$1 бодолтыг бодъё 2024 оны. За биеийн хэвтэй чиглэлтэй 45 градусын үнцэг үүсгэн 20 м/сек анхны хурдаар шидв агарын эсрүүцлийг тооцохгүй чөлөөт уналтын хурдталтыг олоо. За нислэлтийн хугацааг олох нь. Тэгэхээр нислэлтийн хугацаа маань бол зөвхөн бид нар босоод тэнхлэгийн хурд хамаатай. За тэгэхээр энд бол эсрэг тал нь 20 м/сек-ийг үржих нь синус 45. За эндээс бол синус 45 маань бол ойролцоогоор 0.7 гэж гарч ирнэ. За ингэх юм бол энэ бол 14 м/сек гарч ирнэ гэсэн үг. За тэгэх юм бол энэ дээшээгээ хөөрөөд тэгээд унана. Тэгэхээр бол шилжилт бол тэг гэж үзнэ. За тэгэхээр дельта y v0 y-т хасах нь g-т квадратыг хуваах нь 2 гэдгээр бодох юм бол шилжилт нь тэг буцаад байранд орно учраас. За ингээд бодох юм бол v0 y-ийг үржин 2 хуваах нь g гэдэг бол хугацаа гарч ирнэ гэсэн үг. За эндээс бол 14-ийг 2 дөржүүлэхээр 28, 28-ыг 10 хуваах юм бол 2.8 секунд гарч ирнэ гэсэн үг. Хөөрөх хамгийн хүндэр. За энийг зурх юм бол v y-ийн графикт урчие. За тэгвэл 14 м/сек хурдаар шийдэх юм бол 1.4 секундын хугацаанд хурдантыг болно гэсэн үг. За тэгэх юм бол энэ гурвалжны талбайг олно гэсэн үг. За энэ 14-ийг үржих нь 1.4 хуваах нь 2. За ингээд бодох юм бол сарны 8 м гарч ирнэ гэсэн үг. За тусгалын зай. За тэгэхээр бол тусгалын зай маань ингээд хөөрөөд унах учраас энд бол зөвхөн хэвтэй хурд хамаатай. Хэвтэй хурд бол өөрчлөгддөггүй. Яагаад тэгэхээр g маань x доошоо байдаг. За ингээд бодох юм бол x гэдэг зай маань хэвтэй хурд маань v0 x гэж олдно. За v0 x маань бол өөрөө v0-ийг үржих нь косинус 45. За синус 45 косинус 45 маань адилхан утгатай. Тэгэхээр 14 м/сек-ийг нислэлтийн хугацаанд нь буюу 2.8 секундэд нь үржүүлнэ гэсэн үг. За ингэх юм бол энэ нь 39.2 м. За ойролцоогоор бол яах вэ гэхээр бид нүг 39 м гэж үзэж болох нэ. За. За 15 зэрэг паскал тогтмол даралтанд 12 граммастай 1 атомд идеалхийн эзлэхэн 0.2 м3-ээс 0.4 м3 болтол нэмэгдэв. Хим молийн масс ийм гэдэг өгчээ. Хим молийн тав. За энэ тэнцүү m-ийг хуваах нь μ. За ингэм бол 12-ыг хуваах нь 4 гэх юм бол 3 мол гарч ирнэ гэсэн үг. За идеалхийн ажил. За энэ дээр P-ийн диаграмыг зурх юм бол изопар процесс гэвэл V1-ээс V2 за даралт тогтмол. За ингээд үзэх юм бол энэ хашигдсан дүрсийн талбай P-ийн диаграм дээр хашигдсан дүрсийн талбай маань ажил болно. За тэгэх юм бол ажил тэнцүү P гүрчин дельта V буюу V2-аас нь V1. За тэгвэл 15 зэрэгтийг үржих нь 0.4-өөс хасах нь 0.2. За ингээд бодох юм бол ажил нь 0.2-ыг үржих нь 15 зэрэгт болно гэсэн үг. За энэ килжоулаар илэрхийлэх юм бол энд 13-2 зэрэгт гарч ирнэ. 12 зэрэг тэгэхээр 20-ыг үржих нь 13 зэрэгт буюу 20 килжоул. За ингээд бол энэ 20-ыг дугуулах нэ. За дотоод энергийн өөрчлөлт. За дельта U тэнцүү 2-ны I UR дельта T. За энийг бид нар 2-ны I дельта PV гэж болдог. За тэгэх юм бол 2-ны 1 атомд учраас 2-ны 3 болно. За тэгээд PV-гийн үржүүр. За тэгэхээр энд бол 15 зэрэгт байгаа даралт нь.
За V нь бол 0.4. За тэгэх юм бол энд ингээ үржүүлэх юм бол 15 зэрэгтийг 0.4 төржүүлэх юм бол юу болох вэ гэхээр энэ бол 40 кJ болчихно гэсэн үг. 40 кJ. За тэгэхээр 40. За хасах нь V1-ийг P төржүүлэх юм бол 15 зэрэгтийг 0.2 төржүүлэх юм бол 20 кJ бол. Тэгэхээр хасах нь 20. Тэгээ кJ болно гэсэн үг. За эндээс бол юу болох вэ гэхээр 20 гарч ирнэ. 22 доорох нь 10. 13 төржүүлэх нь 30. Дотоод энергийн өөрчлөлт нь 30 кJ бол. За тэгээд энд авсан дулаан гэвэл энэ хоёрын нийлбэр байна. Q тэнцүү дельта U ажил хоёрын нийлбэр маань 50 кJ бол гарч ирнэ гэсэн үг. За ингээд 30 ингээд 50-ыг яах нь бодчихно гэсэн үг. За ер нь бол задгаа тал маань их хэлбэр дайггүй бодлого гарсан байна. За 2-3 зурагт үзүүлсэн хэлхээнд 20 Ом, 6 Ом, 6 Ом, 15 Ом вольтметрүүдийг заалт 6 вольт гэж өгчээ гэж. За тэгэхээр ингээд дурсалчи 20 R2 гэдэг маань бол 6. За тэгээд энд вольтметрийн заалт 6 вольт. За тэгээд R3 маань 6 вольт 6 Ом. За тэгээд 15 Ом. За энэ ингээд тавьтантай адилхан 15 Ом. За энд ингээд амперметр байна. За энэ бодлого олсноо гэсэн үг. За хэлхийний ерөнхий эсрүүцэл. За тэгэхээр 6 6 маань бол энд бол зэрэгцээ учраас бол ерөнхий эсрүүцэл нь 3 Ом болно. Тэгэхээр ерөнхий эсрүүцэл бол 23 15-ын нийлбэр байна гэсэн үг. 23 15-ын нийлбэр. За инким R equivalent нь 35 38 Ом. R2 эсрүүцлэр гүйдлийн хүч. За тэгэхээр энэ дээр бол 6 вольт унж байгаа учраас гүйдлийг болох юм бол хүчлийг хуваах нь эсрүүцэл. За тэгэх юм бол 6 вольтыг хуваах нь 6 Ом. Ингээд бодвол энд 1 ампер. Тэгэхээр юу болж байна вэ гэхээр энэгээр 1 ампер гүйдэл гүйж байна гэсэн үг. Тэгэхээр энэгээр бас 1 ампер. Тэгэхээр энэгээр нийлэх юм бол 2 ампер болно гэсэн үг. Энд 2 ампер. Вольтметрээр бол идеал вольтметр авах юм бол гүйдэл гүйхгүй. За ингэвэл амперметрийн заалт нь бол 2 ампер. За энийг олчлоо. Энийг олчлоо. Энийг олчлоо гэсэн үг. R4 эсрүүлэлтээр ялгарх чадал. За энэ бол R4 байгаа. Тэгэхээр чадал гэдэг маань IV-гийн үржүүл буюу I квадрат үржих нь R гэж болно гэсэн үг. За ингэвэл чадал нь 2-ын квадрат тэгээ үржих нь 15. Эндээс бол 460 Вт болно гэсэн үг. За ингэ болчихлоо. За 2-4. Зурагт 10 см-ийн өндөртэй биеийн дүрсийг цуглуулагч линз ашиглан үүсгэсэн байдлыг харуулав. Биеийн линзээс 30 см-ийн зайд байрлуулсан бөгөөд линзийн фокусын зай 10 см. Линзээс дүрс хүртэлх зай. За тэгэхээр нэг байх нь А, нэг байх нь Б, тэнцүү нэг байх нь F гэдгээр бодно. За А нь болохоор 30, нэг байх нь 30, нэг байх нь Б мэдэхгүй, F нь 10 гэдэг өгсөн байна. Цуглагч линз учраас 10. За ингээд нэг байх нь Б тэнцүү, нэг байх нь 10, хасах нэг байх нь 30. Энд дээр 3 сүрөглөө 30-ны 2. Б тэнцүү хөдөлгөөн хуваарийн байрыг солих юм бол 30-г байх нь 2 буюу 15 см. За дүрсийн өндөр. За энэ нь болохоор юу юм бэ гэхээр биеийн өндрийг Б байх нь А чинь өөрөө юу болох вэ гэхээр жижиг А шиг байх нь том Атай адилхан байна гэсэн. Энийг бид нар өсгөлт гэж нэрлэдэг. Өсгөлт. За тэгэхээр бол юу болж байгаа вэ гэхээр 15-ыг хуваах нь 30, тэнцүү жижиг А шиг байх нь 10. Тэгэхээр энэ дээр жижиг А чинь 2 дахин бага буюу 5 см гарч ирнэ гэсэн үг. Линзийн оптик хүч. За тэгэхээр
оптик хүч гэдэг маань 1 байх нь F бөгөөд энэ нь бол метрээр илэрхийлдэг. Тэгээ фокус нь өөрөө юу юм бэ гэхээр 0.1 метр байгаа. Ингээд бодох юм бол энэ нь бол 10 диоптер. Линзийн өсгөлт. За өсгөлтийг бид нар сайн дээр олчлаа тий. Энэ дэр бол линзийн өсгөлт маань болохоор B байх нь A буюу энэ дээр B нь 15 A нь 30 гэж гарсан. Тэгэхээр энэ бол 2-ны 1. За ингээд энэ 5 бол 2 байна гэдэг ингээд олчихно гэсэн. За энд 10. За энд 5. За энд 15 гэдэг. Ингээд бодчихно гэсэн. За дадлуур маань бол өмнөх жил зарим жилүүдийн бодвол илүү хялбар дөхөм ирсэн байна.